За Мадабын цаны ядтай. За Сүжиггүй цанид. Лаймбра бас гончигсүм тэгүүт нь чиглээд гончигсүмийн янданд чиглээд эсэм мөртлөө ид мичээва гэж байна. Сэтгэл итгэмжлэхгүй, мадаж, тэгээ сүжиглэхгүй одоо Мадабын нам бааж хүсэхгүй ийм гурван байдалтай тэр нэг чинь. Энэ гурвыг анзаарч яваад ийм мичээва гэж яваад одоо ичээжин дад өгсөн шүү дээ. Ийм мичээва гэдэг нь болохоор яах вэ гэхээр за эн чинь бол худлаа юм. Бурхныг нүдээр харсан хэн байгаа юм? Энд ингээ буруу жунцсан голоод идэх шүү дээ. Тэднэр нь болохоор одоо ийм мичээв байхгүй юу? Одоо мададва байгаа шүү дээ. Мададва ийм мичээв байхгүй. Тэгээд ерөөсө хараад нэг сэтгэл татагдахгүй. Бараг л зарим хүн ингээ лам хүний хараад дургуун хүрдэг шүү дээ. Тийм. Тэр нь болохоор юуны Мадабын Мадaba байхгүй. Ерөөсө ямар ч жунцсан байхгүй мөртлөө дургуун хүрдэг. Дургуйцдаг. Мадабын нам бааж ингэж байна. Гончигсүмийн яндаг яриад байгаа мөртлөө санжээж байгаа мод ховлоо гэсэн тийм нэг сүвсэл төрөхгүй шүү дээ. Яа тийм дор төрөхгүй. Тэр болохоор Мадaba тийм гурван байдалтай. Энэ гурван ерөндөд нь болохоор нөгөө дадвсан нэг нэгээр явуулах гэсэн үг байхгүй. Эсрэгтэл нь. За жидлаа нь юу юм бэ гэхээр лилон дин жидэлдэг гинэ. Энэ Madabагаас болоод лилон бол үүсдэг. Сүжүүлэхгүйгээс болоод залхуурд үүсдэг гэсэн үг байхгүй. Одоо бид нэр Madaba хонжилж гин гэсэн үгтэй ингээл залхуур алаад шүү дээ. Дабагаас юу төрдیں гэхээр дабагаас дүмбо төрнө гэдэг байгаа шүү дээ. Сүжиг ээжээ тэр дур төрнө. Тэгээд тэрнээсээ зондоо төрнө гэдэг байгаа шүү дээ. Тий. За лилон биш шүү Madaba тий. За Madabаны даби ментин чөг. За Madaba гэдэг нь дабагийн эсрэг зүг юм аа, эсрэг тал юм аа гэж тий. Тийм учраас даби яндаг мэдээд сүжгийн эрдэм юу гэдэг тэрийг мэдээд Madabын нэмбог болох хэрэгтэй гинэ. Сүжийг үүсгэх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Нэр одоо нэг сүжигтэй чи илүү хичээнгүй байдаг шүү дээ. Одоо ингээл нэг юм сүжиг төрөхгүй шүү дээ. За лилон цанд ядтай гэнэ. Одоо залхуурал гарч ийн чи. Ямар нэгэн буйны зүйлд чиглэсэн ч гэсэн байдал нь бол тийм дуршихгүй байдалтай гэнэ. Гевала меброва гэж байгаа лило. Ерөнхий юу нь болохоор зондуугийн цанд болохоор Гевала боровын симба гэдэг шүү дээ. Гевала боровын буйн туршдаг. За жидлаа нь болохоор Гевин Жевала одоо буйны ажилд барчид болдог тэр симжи юм аа гэж лило. Зөөр одоо ингээд одоо нэг за баашин байрхаас залхуурж байгаа бол тэрийг залхуу гэж хэлэхгүй байна л да ном дээр тийм. Бурхан багш тэрийг залхуу гэхгүй байна л да. Харин одоо нэг ном ертөнцөөс олдох тэр зүйлтэй чиг дургуцж байгаа бол чиглэхгүй бол дуршихгүй бол тэрийг залхуу гэж тийм. Баг мэбийн цаны ядтай гэж. Баг мэба. Одоо энэ сэрэмжгүй биш аа нөгөө. Тийм сэрэмжгүй тийм. Анхаарал болгоомжгүй гэж байгаа юм шиг. Одоо буйны ажилд буйны мэгва гэдэг чи одоо жишээлбэл одоо бурхан багшийг урдаа мяслах ч юм уу тийм. Буйны ажилд орохын цагт ментин чиглэл асан мэсрэн шээ. Ментин чиглэл юу байх юм бэ тэр нэг жингод биш тийм. Жингодаа сэтгэлийг сахидгүй. Тэгээд буйнд дуршдггүй. Нөгөө нэг мэгва дэнгийн зэндээ дуршдггүй. Хичээдгүй гинэ. Тийм байдалтай. Сэтгэлийг хамгаалахгүй гэсэн үг л дээ. Гобоо онжилчод идэг. Тэгэхэд л юу бол одоо багид байхгүй бол тогтохгүй гэсэн үг шүү дээ. Одоо бид нэрөөсөө тийм шүү дээ. Одоо ингээл нэг юм одоо бурхан багшийн нэг дүрийг бодъё л да бурхан багшаа тэр аягийг ч юм уу те. Ингээл бодъё. Нэг минут бодож чадахгүй те. Яг чадахгүй те. Яг тэнгуүл өөр юм орж ирчихэл те. Тэр чинь нөгөө гобоо байхгүй. Бид нэг бодох дуртай юм болоод болох шүү дээ. Аль эсвэл юу ч үгүй. Одоо чи ингээл бясалгыг ингээл суужсэн чи өнөөдөр нөгөө уус тонхосноо өдөр нөгөө бөхчүүд барилж байгаа 956 бөхөрлж байгаа гэдэг Батсүрэл бол гонж шүү дээ. Одоо энэ миний хацгүй гайхал болсон шүү дээ. Бодлоо зүгээр ном сонсож явах үед бодлаа нэг юм анжилдаг байхгүй. Тэрийг дүдлээ гэдэг байхгүй. Нэр дүдлээ. Тий одоо жишээлбэл одоо ингээл
Сэм хэмжээ гэсэн ер нь одоо л нэг ойлгож байгааг сэрхээ аваад байгаа шүү дээ. Дүдлээ гэдэг үг. Читэр оруулж байгаа юм дээр байхгүй. Одоо ингээд ном ярихаа болж штэ. Сарын дараа хийчин чи эргээд байранд орчин. Эргээд энэ лүү ороход хэцүү болчихно. Чи энэ ном дахиж үзэж чадахгүй бол жүн чадлаа штэ тий. Тэгэхээр нэг дүд чурхшаад байт юм байна л да сэтгэлд. Одоо би ингээд энэ номд орчвол яаж үзэх хэрэгтэй энэ номоор л өвчлөх хэрэгтэй тий. Энэ номоор одоо ингээд ороочоод ингээд телевизээр байл universe based songs үзээл тий. Ингээд номоо тий. Ингээд яхам бол ном руу хязгаарч ярихгүй. Тийм яагаад гэхээр тийм завсар гараад ах юм бол дүд юглээд идэг. Тэгэл одоо бид ч олон жил англи үзлээ шүү дээ. Яг тэр шиг байхгүй. Хайчдаг. Тэгэл эргээ үзэдэг. Тэгээ бурхан номс яг тийм л юм байна л да. Сэмсэнги үздэг нэрэн ч одоо юм шарлаач байгаа юм шиг тэгээ орхичдаг. Тэгэл идэгдэл тэгэл сарын дараа байхгүй бол. Сарын дараа эргээ сэмсэнжингөө үзье гэвэл үзэхгүй. Өөр ном үзье ч гэдэг юм. Энэ лүгөө орч чадахгүй гэж. Нэг л гарчих юм бол. Тэгээд тийм нэг одоо сайхан боллоо гэдэрсэн тэрнийг дүдлээ гэдэг байхгүй. Читгэрийн хорлол гэдэг байхгүй. Дүүмэн зонд дүдлээ. Цаг үсэн хичээл байна. Юу гэлээ? Тий. Жидлэн болохоор Мэргэва биш. Мэргэваг X гэж Гэва див Гэва хорогдуулах тийм дин жидэлдэг гинэ. Энэ баг мэдлэл. Тэгээд дүгсэм лило тэргүүтэнд одоо даггүй одоо харьяалагдах тийм сэмжээ юм аа гэж. Одоо дочиг шидэн дэмэг лило энтрийн байдалтай баг мэдүүд байх л тэ. Тэгээд за зондойдон багижийн яндон нэ зондой бас багид тэргүүтний одоо эрдмийг үзээд ач тусын үзээд гэсэн үг шүү дээ. Тэгээд лилог төвчиж багидыг шүтгэх нь бол одоо энэ хүний биеийн шимийг авах ганц арга юм аа. Цорын ганц арга юм аа гэж. Багидыг байлгана гэдэг чинь дандаа шишээ хоёроор чинь нөхцөлтэй багид байж шүү дээ. Тэгээд зондоо одоо дамбаа гэдэг чинь өөрөө юмс ингээ ялгаж салгах шүү дээ. Одоо чи 10 намжиж чинь шэр биш шүү дээ. Шэрвэр ингэж ялгаж салгачаад за эн чи ийм байт юм байна ингээ санчих шүү дээ. Дахин дээрээ санаад байна. Санснаар байгаа нэг юм мэдэм ерөөсөө мэдсээр гэдэг шүү дээ. Шин гэж яваад шин гэдэг нь одоо цаг байхгүй. Яг одоо мэдээл байгаа гэсэн үг байхгүй. Яг одоо мэдж байгаа. Мэдсээр гэдэг цахар гэж тэгж ирж байсан шүү дээ. Мэдсээр гэдэг. Яг тэр мэдсээр ингээ байлгаад бий болоод ирнэ. Тэр байж яана гэдэг чинь тэгээд багид тогтож явах, тулж явах. Одоо хоёр тайг нь. Тэгээд багид байж гин гэсэн. Тэгээд багид байгаа цагтлал жингуудыг бол ялгаж салгад таниал. Ингээл жингууд амжирлаад ирэх юм бол хичээгөө золбоо ингээл гаргаж ирээл, хичээнгүү гаргаж ирээл, жингууд арилна шүү дээ. Арилангуут нь буцааж хичээнгүү орхиол тавиал ингээл идэм байл та. Бясалгана гэж. Тэгсээр байгаа л нэг юм өөрийн аяанда төрдөг тим юм дээр очдөг шинэ дээр. За жингээжи цаны жингээ гэдэг нь болохоор мартах гэсэн үг шүү дээ. За мартах гэж юм тий. За Нисванси ямар нэгэн одоо суурин чиглээд одоо жишээлбэл энэ утсан чиглэлээ миний шунд хөдлөлээ тий. Тэгэхээр Нямжи шундлын шинийн утас байхгүй. Тийм ямар нэгэн Нисванси шийд чиглээд Мегвала сэм мэсэлшин Гэвала гэж тий. Буйнд сэтгэл одоо тодорхойгүй болоод одоо буйнд одоо мохорч ирээд гэсэн үг шүү дээ. Тэгээ мартах байдалтай гинэ. Одоо бурхан багшийг өмнө гомж байсан бол тэр мэгоога мартна гэсэн үг байхгүй. Тий. Гэнт өөр юм бодвол мартаж байгаач мэдэхгүй тэ мартна гэдэг чинь тийм ч. Жидлэн нөлөөний үхээр намингийн дэм болдог гинэ. Намингийн дэм болдог нэ жингод биш тэ. Тэрний дэм болдог. Тэр нь болохоор жингээ. За мэргэвийн чиглэл симнаш мэжиби дамбаны. За нүглийн зүгт одоо сэтгэл ингээ хурцтаад месэл баав шиг бүр хурцтаад гэсэн үг шүү дээ. Одоо сэргийг тэгээ мэжиби дамбаны. Одоо нүглийн зүгийг одоо мартдаггүй. Тэр санамж нь бол одоо санамж няманжи юм аа гэж. Няманжи санамж юм аа. Зодоос бол энэ дамбааг энэ санамжийг сэмжи сааман гэсэн байдаг гэж. Сэмжи сааман гэдэг нь болохоор тэр юу гэхээр нөгөө одоо мэргэвийн дамбаач байна. Одоо гэвийн дамбаачийн дүн модонжи дамбаач гэсэн үг байхгүй. Сэтгэлийн гэмэргээр олон янз шүү дээ. Тэр болгонд энэ дамбаа бол
байж болно гэсэн гэж үздэг энэ зодын лүгт. Харин гүндүү гүндүүгээс дээш лүгт болохоор юу гэдэг вэ гэхээр дамбааны өмнжинг бол дамбаа биш гэд тодтолдог гэнэ. Дамбааны өмнжин мэрэгэ Валамыг гэсэн тэр дамбаа биш үү? Мэрэгэ баг мартдаггүй дамбаа биш үү? Тэрийг бол дамбаа гэхгүй л дээ. Дамбаа чи өөрөө Юлэнгийн ааны нэг шүү дээ. Дүмбомова дамбаатан гэдэг шүү дээ. Тэгэхээр мэрэгэ висэн тэр дамбаа бол байхгүй. Жирдэн дамбаа гэж ярихад бол Юлэнгийн аан дамбаа шүү дээ. Тэрийг л ярина гэсэн. За шишин маян бэ цаны ядтай. Шишин маян ба гэдэг мэдсээр бас энэ цанд. За бие хэсэгтэл 3-ын явдал чиглэдэг гинэ. Тэгээд мишэшин дүүгийн намбааж шишин маян ба бол мэдсээр бус гэсэн үг шүү дээ. Мишэшин дүү одоо мэдхгүйгээр ордог байдалтай гинэ. Одоо санамсаргүй байдалтай гэсэн үг байхгүй. Тэгээд жидлайн болохоор дэгдүнгийн дэн жидэлдэг. Хилэн цунлын одоо шүтэн болдог, хөрс болдог. Тийм сэмжээ юм аа. Одоо бид нэр нүглийг нь яг хий гэж боддгоо шүү дээ. Одоо жишээлбэл одоо за арх ухчин дэмидээ гэж мэддэг те. За мэдэх нэг өөр яад ямар хамаа байсан гэсэн нэг тийм сэтгэл өгдөг шүү дээ. Тэр бол одоо шишин маян ба шүү дээ. Тэр нэг одоо шишин за ер нь бол дэмэлтэй гэж зөвшөөрдөг те хүчгүй байдаг шүү дээ. Одоо тэр шишин муу байна гэсэн үг те. Байханд байдаг те муу байна гэсэн. За тэгвад нүн одоо чабар гэдэг нэ. За хилэнцгих унал их хоёрт бол ялгаа байна. Унд нь болохоор сахилтай хүнд гарна гэж байна. Унал сахилтай хүнд гарч байгааг хилэнцгийг унал гэдэг юм аа гэж аахгүй. Зүгээр унал гэдэг нь бол тийм. Тэгтээ нэг одоо юу штэ. Сахилыг унагадаг хилэнцүү штэ тий. Тэднийг хэлээд аахгүй. Харин хилэнц нь болохоор энэ тийм ээ дүгва гэсэн энэ дэгва байх л та тийм. За энэ за дэгванууд бол одоо араншинжи ханаа матаа гэж байна. Одоо энэ нүгэл гэсэн үг шүү дээ. Ханаа матаа араншинжи ханаа матаа жива болоод хамжилтаж юм гэж. Одоо нүгэл үлддэг жива балбаа бүгд байгаа шүү дээ. Тэдэрт гарнаа гэж. Араншинжи ханаа матаа гэд нэг юу босоод юм газан цэг татчих. Тэгэхгүй бол ойлгомжгүй болчихно. Тий. Тий шатавч. Энэ юу гэсэн үг вэ? Дэгван бол араншинжи ханаа матаа юм аа. Дэгван бол зүгээр мэрэгэ бай юм аа гэсэн үг байхгүй. Энэ бол жива болоод хамжилт гарнаа гэсэн үг. За энэ сүүлийн жижиг юмнууд бол ерөнхийдөө ойлгомжтой төвчөн юм гарчлаа тийм.